Ховд аймаг 8,000 орчим малчин өрхтэй. Тэдгээрээс хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр нэг малчин Монгол улсын хошоо авраг малчин, 8 малчин улсын авраг малчин цол хүртсэн. Тэдний хамгийн залуу нь Чандман сумын Тахилт багийн малчин Доржийн Мөнх цоож юм. Мөнх цоож 16 настайгаас эхлэн 21 дэх жилдээ мал маллаж явна. Эднийх малчуудамтай түүний аав Доржгой 3 удаа аймгийн авраг малчнаар шалгарч байсан байна. Ах нар нь мөн л мал маллах арга туршлагаараа нутаг усандаа нэр хүндтэй улс аймагтай хөдөлмөрөө үнэлүүлсэн малчид бий. Түүний гэргийн Нямсран Манхан сумын Зэрэг гол багийн Харьяат Монгол улсын гавьяат малчин Эрдэнэван охин Мөнх цоож Нямсранаар ийхүү малчуудмаа өвлөн Эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг хүртэж улсын авраг малчин гэр бүл болж байгаа нэ. Би бол яг 16 наснаас эхлээд мал малж ихсэн. 20 хэдэн жил болж байна. 21 жил. Голдуу бог хариулж байгаа. Малчуудтай гэж нэр мал маллах арга туршлагыг ямар хүмүүсээс үлдээсэн бэ? Ер нь бол тэгэл аав ээж тэгэл атмаа одоо инктэй байх байна. Одоо цэнцрүү байх байна. Тэгээ нутгийн сайхан өгчүүл байна. Тэр хүмүүсээс арга туршлагыг хуваалцаад яагаад явж байна. Манай ах нар болохоор бүгд аймгийн авраг малчин усуд байна. Ах нараасаа маш их туршлага хуваалцаж явдаг. Таны ер нь мал маллах арга туршлага юу вэ? Гол байдаг. Ер нь тэгэл одоо туршлага гэвэл одоо өвлийн цагт бол одоо ер малыг жоохон нөмөр бэлчээрлэх өвс юуг нөөцөж бэлчээрлүүлэх тал дээр маш их анхаарч ажилладаг. Мөнх цоожийг 2019 оны жилийн эцсийн мал тоолохоор 1600 гаруй толгой мал тоолуулж өнгөрсөн хавар 600-аад төлөх хүлээн авч мал сүргээ өсгсөн байна. Хоёр талын аав ээж ах дүүс нь нутаг усандаа нэр хүндтэй хашир туршлагатай малчид учраас тэднийхээ нөмөр нөөлөг ажлын их туршлага өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд ийхүү төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж 37 настайдаа улсын авраг малчин цол хүртлээ.